Тийм учраас 98 оны хэвлэлийн эрхчлэл нь бол чинь төрөөс сэтгүүлчтэй яаж хамгаалах уу гэдэг хууль байсан шүү дээ. Төрөөс яаж хамгаалах юм бэ? Тэр аюулт яаж хамгаалах юм гэж. Тэгэхээр одоо энэ хэвлэлийн эрхчлэлийн хуулийг бол нэрийг ингэж өөрчилмээр байна алт ингэлээ. Хэвлэл мэдээ одоо та нараар ингээ хэлцүүлсэн болж байгаад ингээд мундаг хэлцүүлэх хийлээ тэргээд тэгээд намуу тохирч байгаад энийг гаргацнаа. Энд битгий эргэлж. Зүгээр тэгээд сэтгүүлчээ саналаа өгсөн тэгсэн гэл ярьчихна. Энэ бол тогтсон практик. Та нар энэний цаана орж байгаа тэр айхтар заалтуудыг хараар энэ бол өстой та нар зүгээр л яг цаг нь болоход тэр редакц гэдгийг чинь энэ хуулинд өөрчлөлт оруулаад бариад өг. Зүгээр л бариад өг. Гэмт хэргийн субъект болгоод өг. Хуулийн хариуцлага хүлээдэг субъект болгоод өг. Тийм учраас энийг олон жил эсэргүүцсэн байхгүй юу? Хэрэггүй гэдэг. Яг л иргэний хууль эдгээр төр зөндөө зохицуулт байдаг байхгүй. Ер нь бол олон улсын хамгийн сайн практик бол сэтгүүлчдийн мэрэгжлийн эрх зүйн байдлыг хуулиар явцруулж зохицуулахыг эсэргүүцээд тэртээ мэдээлэл өгөх одоо энэ интернетээр үед бол иргэн чи ийм байдалд орцсон байж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг ийм байдлыг бол одоо та нар руу мушгид дайрч тэгээ хуульчид өөрчлөөд удахгүй дараагийн сонгуулийн өмнө ч юм уу редакц тэгвэл тэгнэ гэдэг юм ороод ирнэ. Хэвлэлийн редакц тийм хариуцлага хүлээнэ гэж ороод ирнэ. Та нар өнөөдөр сэтгүүлчид одоо биеийнээ хуурцгаахаа болох хэрэгтэй шүү дээ. Олон сэтгүүлчдийн энэ олон холбоо явсал яг юу хийсэн бэ та нарын төлөө? Барай шоронд хийхэд юу хийсэн бэ ер нь? Та нарыг хэн хизээ хамгаалсан юм? Хинч хизээс хамгаалаагүй шүү дээ. Та нар энийг ойлголт. Одоо тэгээд хамгаалахгүйгээр та нартай хуулийн хариуцлага хүлээж болдог мэрэгжлийн ажлыг чинь ийм тэгвэл одоо жишээ нь бизнесийн эрх зүйн байдлын хууль гэж гаргая л да тэгвэл. Тэгэхээр яг мэрэгжлийн ажлыг хуулийн зохицуулт руу барьж өгч байгаа юм бэ гэдгийг анхаараач л гэж хэлэх гэсэн. Нэгдүгээрт энийг бүр та нар анхаа. Тийм учраас би одоо гадарлаж ял ингээл явна л да. Тэгэхээр энийг бол одоо тэгвэл концепцийн тодорхой байлгахыг алтан гэрлийн хэлсэн яг үний юм болвол хэвлэл мэдээллийн эрхчлөөг төрөөс хамгаалах тухай хууль гэд нэрлээ. Хэвлэл мэдээллийн эрхчлөөг тийм үү? Төрөөс хамгаалах тухай хууль гэж тавихгүй бол наач болохгүй шүү. Концепт анхны концепц чинь тийм байсан. Нэгдүгээрт нь та нар мэдж байгаа яг үнэндээ бол бас энэ чөлөө олсон нууц мэдээлэл гэдэг чинь манай хэвлэл мэдээллийн байгууллагын хамгийн гол бизнес байхгүй юу? Энэ өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн бизнесийг зах зээлийг чөлөөлөх гэж тэр олсон нууц мэдээллийг хэвлэл мэдээлэлд нялзаахаа болсон байхгүй юу? Өөрөөр хэлбэл нууцыг олно гэдэг чинь л энэ зах зээл дээр байгаа хамгийн чухал одоо хэвлэл мэдээллийн ийм бизнес байхгүй юу? Энийний төлөө хэвлэл мэдээлэл хөрсөн. Тэр гадаад дотоод юм уу? Тийм учраас тэр нууцыг хадгалах үүргийг хэвлэл мэдээлэлд ноогдуулахыг бол зориуд болсон. Өөрөөр хэлбэл бизнес хийх гэж байгаа зөвшөөрлийг төр мэдээд эхлэх юм бол ямар аюултай байх вэ гэдэг шиг нууцыг чинь тийм үү? Барнаг бол хэвлэл мэдээлэл нууцын төлөө л явдаг шүү дээ. Сэтгүүлч нууцын төлөө л явдаг шүү дээ. Энийг л олж авах нь түүний ерөөсөө ур чадварын оргил нь шүү дээ. Эрен сурвалжлах сэтгүүлчүүд ч бүгд энэ шүү дээ. Зүгээр алтан гэрэл хууль зүйн сайдад хэлэхэд энийг нэг манай төрийн зүгээс ойлгочих хэрэгтэй байна. Энэ барууны орнууд нууцлалын хамгийн дээд зэргийн кодчл технологитой яагаад бусныг мэдгүй алтан гэрлээ. Яагаад гэвэл сэтгүүлчд нууц зураг нь халтчих гээд байдаг байхгүй бүр гадны тагнуул биш. Тийм учраас тэр нууцлалыг хамгаалах тухай хамгийн өндөр технологи, хамгийн өндөр бүтэц, хамгийн өндөр юмыг хийж авсан байхгүй тааж. Өөрөөр хэлбэл нууцлалыг хамгаалах тэр чадвар нь бол сэтгүүлчдийн одоо нууц руу орж мэдэх бүр гадны тагнуулч биш цаа юу. Тэгэхээр өөрийнх нь сэтгүүлчд орж чадахгүй нууц байна гэдэг бол тагнуулчд орж чадахгүй л гэсэн үг. За юу үнэн энэ үнэн юм шиг. Тийм учраас энэ кодчл эдгээр бол үннийг хэлэхэд үндэсний нууц нэ ялангуяа үндэсний аюулгүйтэй холбогдсон нууцлыг яг үндэ Америк гэдэр бол их залтай байсан. Нэ ялангуяа англичууд гэдэр. Энэ нууцыг сэтгүүлчд олж болно шүү гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр тэр нууц хамгаалах институтуудтай л хэлсэн байхгүй. Энэ нууцыг та нар хамгийн дээд зэргийн код хий, хамгийн дээд зэргээр хамгаалж чадахгүй та нарын ял та нар дээр бун шүү гэдгийг л хэлсэн баг.
Сэтгүүлчдээр биш шүү гэж. Тийм ч учраас энэ асар том нууцлын социализм үед биш үү бүх нууцаа хамгаалдаг байсан. Тийм учраас улсын нууц зүгээр ингээд олон түмний дунд явж идэг байсан. Олон түмний дунд яг тэгвэл нөгөөх нь нөгөө иргэн нь нууц хамгаалах үүрэгтэй болсон юм чи айгаад хэлэхгүй гэдгийг мэдээд нууцаа хамгаалалт нь суларчихгүй да ерөөсөө. Нууц хамгаалах технологи болцсон юм. Тэгж ярих юм бол социализм үед бид нар өстой төрийн нарийн нууцыг бол цуугаар олж авдаг байсан шүү дээ. Яг үүндээ. Тэгээ айгаад хэлдэггүй байсан. Тийм учраас алтан гэрлээ нэг юм ойлгож хууль зүйн сайд байж нууцлыг сэтгүүлчтэй нууц руугаа халдах эрхийг өгнө гэдэг бол төр нууцлын дээд түвшинд очиод гэсэн үг. Тийм жишг рүү яваал гэсэн үг. Тэр төрийн албаагч тэр нууцлаа хамгаалахад хар тархиараа хариуцах ёстой. Нууцлаа алдах юм бол тэгэл өнгөрөө. Гэтэл чи сэтгүүлчдийг энд бариад өгөх юм бол хүмүүсийг энийг ингээ хавтгааруулж нууц хавтгаарахаар л нууцш болдгоо шүү дээ. Тийм учраас энийг жоохон тийм нэг эрүүл ухаанаар ойлгооч яа л гэж хэлэх гэсэн. Гэхдээ би зориуд хэлье. Энийг алтан гэрэлд бол би одоо итгэж найдаж байна. Энэ чинь манай намын төлөөл арчлалын төлөөл манай алтан гэрэл удамжинд байхдаа сайд болохоос өмнө арчлалын тухай бол нулимс гардаг ярьдаг гэсний сайн мэднэ. Хүний эрхчлөөний талаар бол тэгээд алтан гэрлийнхээ үгийг сонсохоор бүр догдлоо зүгээр ерөөсөө сүд болдог байсан. Тэгээд энэ албан тушаалд очихоор арай тэгж өөрчлөгдөхгүй байлгүй гэж бодож байна алтан гэрлээ. Тийм учраас алтан гэрлээ энэ хуйлаа гарах гэж байгаа бол төрөөс хэвлэлийн эрхчлөлийг хамгаална гэдэг зарчмаар л гаргана. Тэгэхгүй бол энэ за одоо тэгээд тэр тэнд одоо ийм шүү дээ. Та нар сэтгүүлчд нэг юм ойлгоорой. Үндсэн хуулиа улс төрчтэй хамгаалж чадхаа байсан шүү дээ. Одоо 2 нам тохироод үндсэн хуулийг бол яаж өөрчилж байгаа шүү дээ. Ястаа хүснээр тэгэхээр энэ мө хууль зэрэг бол юу ч биш шүү дээ. За. Та нарыг зүгээр жоохон байж байгаа намаа тохироод тэгээд редакц юм өргөтэй гэдэг имийг нэмэлт өөрчлөлтөөр оруулсан. Яаралтай гормоор хэлсэн. Тэгээд яах юм та нар? Тийм учраас бол сэтгүүлчид төрд найлж болохгүй. Хамгийн гол нь та нар нууц олдог бизнесээ алдваа. Нууцаа олох эрхэл алдвал тэгээд бизнесгүй болно гэсэн үг. За баярлалаа.